За иргэдээс бас олон гомдол ирсэн. Номигийнхаа хашаагаа нэмж татсан байна гэдэг. Энэ дээр бас шалгас энэ асуудлууд дээр албан байдлаар мэдээлэл. Ногоон байгууламж иргэс ширгээгүй байгаа тал дээр бол ирсэн байж байна. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл заалт дээр бол дулааны шугам маань өөрийн гэсэн хамгаалтын зурагтай байх ёстой. 400 м-ийн радиустай шугам дээр бол хоёр талдаа 5 м газрыг хамгаалтын зураг гэж үздэг. Зургийн дагуу хийхэд бол энэ хэсэгт байгаа одоо хуучин байсан ногоон байгууламж бол тэр чигээр өртөжсэн. Эрчим хүчнийхээ тухай хуулиар одоо тэр ногоон байгууламжийг эзэмшигч байгууллага тухайн ажлын талбайг чөлөөлж үүрэгтэй байдаг. Тэрэн дээр яг иргэд олон нийтийн хүсэлтийн дагуу гүйцэтгэгч компани маань ногоон байгууламжийг аль болох хүндахгүйгээр муулахгүйгээр хийхийг хичээсэн боловч 6 сарын 23-ны өдрийн их өстой борооны үеэр ногоон байгууламж маань өөрсдөө нураад ороод ирчихсэн. Тогтцол нөхөн сэргээлтийн ажлыг 10 дугаар сард буюу ногоон байгууламж мод хотыг эргүүлээд тарьж болох үеэр нь хан улс дөргийн тогтцол аж ахуйн хилцээтэй зөвшөлдсөд тэдний ногоон байгууламж арчилгаа торлогыг хариуцдаг компаниор нь бол буцаагаад энэ хэсгийн одоо хамгаалтын зурсд тэр сөөгүүдийг бол тарьж ургуулна гэсэн юутай явж байгаа. Тийм шаардлага шигсэндээ захиалагч талаасаа та тэгээд хараасаа шинэ төлөвлөлтөө өшөө замаасаа холдуулаад ингээд нэгэнд засаж байгаа бол хажуучийн шинжиж зогсох байсан байж таа. Одоо энэ байлыг төвшин өндөрлөж хийж байгаа. Маш их хэвдрэлтэй энэ хавьд дандаа үерийн ус тогтчихийдэг. Маш их цоорл гэмтэлтэй энэ хавийн айл өрхүүдийг бүгдийн дулаан ус дулаанаар хангадаг ганц том магистрал шугам байж байгаа. Тэрийг зургийн дагуу хийхэд бол бид нар яг хуучин төвшингөөс нь жоохон өндөрлөж хийж байгаа болохоос ш эргүүлж ингэж бүр өөрчлөлт хийн гэсэн. Эргүүл биш шүү дээ. Одоо та энэгүй тараас явж байгаа бол наашаа нэг 2 м мөн 1 м татаад номын угаасаа хашаагаа тэгж хийгээд өшөө ингэ татчихгээд ногоон байгууламжаа гарахгүй хараа яг иргэдийн маш хүлээд байгаа зүйл шүү дээ. Хэдүүлээ ажил хийхдээ бас бодох хэрэгтэй байхгүй юу? Тэргээж тогтчит хийн шүү. Өмнө сайхан юм ногоон байгууламжтай байсан. 10 сарын хэдэн хэд дуусгая? 10 сарын 1-ний модод тавьчихсан шүү дээ. Тэгээд нөгөө мод тавьж дуусгаж 10 сарын 1-ний юм байна. Энэ долооны шугам банд Жапонд авны одоо бөгөөд энэ хүннөө хороод жилдэг байсан гэдэг энэ одоо хэрэгжиж хангасан шугамаа. Энэ шугамыг манайх бол 5 сарын 15-наас одоо өнөөдрийн байдлаар хийж ажил бүрэн дууссан байгаа. Одоо бид нар тогтчлтгүй үлдсэн байна. Тухайн одоо ногоон байгууламжийг яагаад сүйдсэн гэдэг энэ хүмүүс уурлаад бочих бүхэндээ байгаа гэхээр нөгөө үер бодоод мод маань ороод ирсэн. Ногоон байгууламжээр маань дулааны шугам дээр мод тарьсан байсан. Уг шугам маань одоо энэ харагдаж байгаа ингээд нөгөө татгийггүй зүгээр одоо ингээд газар болчихсон шугам байсан. Цагаад би та хэдээс ийм байсан мод эрт хавар нахааж эхлэхүүд бол шаардна. Тэр арчилгаа үүсгэнээр мод өөхөх ёсгүй. Дайны хажуугаар дайчин муу дайн төөрөг өгчээр ерөөсөө нь хувийн хвшүүд амиа удаад байгаа. Би одоо номигийнхан дуудаад ирдэг өнөөдөр ингээд нийтийн хөтөлбөр газраас 2-3 м автсан. Хувийн компаниор ингээд зөвшөөрөлгүй хашаага 2-3 м хийгээд амиа уудсан. Ийм том хашаа хийж байгаад энэ байгууламж нь хүрхгүй л гэж штэ тийм ээ. Тэгээ номын доо шаардлага тавьсан. Номын өөрөөсөө одоо хариу тайлбартай болоод эх 7 хоногт багтаагаад өөрсдөө болон чөлөөлөе гэсэн ам байдлаар мэдгдсэн байгаа. Албан бичгээ бол өгөө. За номын хэдэн метр сунгасан байна? Үнэнийг хэлээд иргэдэд харуулж байгаа. Яг ер нь бол цэг тавиад харагдана. Тэгээ 2-3 м бол яг цэвэр сунгасан байна. Одоо ингээд нийслэл хоттой ингээд явган зам байхгүй нь одоо иргэд ингээд харах хэрэгтэй хараа. Дур мэдээ хэмжээнээсээ давуулж аваад ингээд 2-3 м нэмээд татцсан. Ийм том сайхан бизнес зүй хийж тэгээд нийтийн хөтөлбөрийн нэг явган зам ногоон байгууламжийн нэг 2-3 м хүртэл аваад энэ хажуутын хашаагаар бас явган замгүй гацсан шүү дээ. Чи агийн даалгавар авахтаа гарцсан орчин тааруулж хийх ёстой шүү дээ. Ягаад урт хэсгийг 2-3 м ингэ сунгаж байгаа. Танаа уртыг хашаагаа сунгаснаас ч болоод явган зам тийшээ хашигдаж явагдаад ногоон хөтөлбөр газаргүй болоод шүү. Бид нар хашааг анх манай компани худалдаж авахд энэ хашаа энэ тараас дээр байсан. Байгаагүй лээ. Явган замгүй бол авт зам дээр нь тулгаад ингэсэн байх юм. Агийн даалгавар аваад 60% нийтийн хөтөлбөр газар байх хэрэгтэй гэд нийтийн явган зам авт замтайгаа төлөвлөгөө уялдуулж хийдэг үсттэй. Тэгээ та ингээд төслийн менежер хүн талбай дээр үжиж гадуур нь явж энэ талбайн төлөвлөлтийг аваад хашаагаа нэг дотшоо метр татаад зоотолт нь явган иргэд явах аюулгүй байдал зайгаа хангаад явчих л та. За баруунтаа бол ерөөдөө кадастраар манайх тэр замын голгот манай кадастраараа бол замын гол байгаа. Гэхдээ та байж та сонсч. Гэхдээ эн чинь нийтийн хөтөлбөр газартаа уялдуулаад агийн даалгавар төлөвлөлтөө хийж байгаа болохоос кадастрын талбартаа 100% барилж чинь гэсэн үг биш шүү дээ. тэрийг ойлгож байгаа. Тий, тэр юмар нь тэгээд аюулгүй зай юмудаа хангаад явуул та. Би танаа өдөртгөө дуудаад өнөөдөр энэ ч ирж гэж яагаад ирдгүү. Талбайд ирдгүү ямар том толгоос юм. Хуулийн дагуу манай хяналтын байцаагч тань шаардлага хүргүүлсэн байна. Тэгээ хүргүүлээд биелүүлэхгүй бол нийтийн хөтөлбөр газар чөлөөлж авнаа. Энд дээр гарсан бүх хохирлыг танахаар төлүүлнэ.